Зорын минь уг нь өгдөл аав ийсэн. Тэгээд сая энэ фэйсбүүкээр яваад байгаа энэ бичлэгийг хараад тэгээ энэ зүйл дээр бас дуурахгүй болохгүй нэ. Яг манай нэг зарим улсууд нэг юмнаас дутж байгаач идрэж хэлбэл байх л та. Ярваа нэгэн зүйлээс дутчихъя гэж. Гэтэ ийм зүйл дээр бол би дутаж чадахгүй нэ. Үндэ дутаж чадахгүй. Энэ бэлгийн мүлжлэг энэ хүний эрх хэрэгчлөө хүнийг нийгмийн байдлаар нь ялгуурлан гадуурхах хүний амьдралын эмзэг байдалтай дөрвөж ашиг болох. Тэгээ энийг олон нийтийн сүлжээгээр ингээд яриад хөхөрдөөд Батав ангаас сууж явах. Энэ их аюултай зүйл шүү. Энийг одоо энэ телевизүүд нь ч тэр энэ лайв хийж олонний анхаарлыг татъя гэж орилж идэг мань мэтээс авахгүйлаад ийм хүмүүс ч тэр энэ буруу зүйл дээр үг хоолоогоо дуу хоолоогоо гаргах хэрэгтэй. Энэ одоо юу яриад байгаа юм? Хэдэн залуучууд суудсан. Өнчин хүнээр өнчин охтуудаар порно кино, насан туршийн кино хийж ашиг олох. Тэгээ тэрийг энгийн мэтэр ярих. Зүгээр нэг онгоо ярьж байгаа юм шиг нэг ууж идсэн унтаж хөвдснээ ярьж байгаа юм шиг. Энэ нийгмийн энэ ялзрал би дөнгөж өнөө өглөөний лайв дээр ярьж ирсэн. Энэ монголчуудын энэ бузар булаавар хэрэгс сэтэрч байгаа шүү гэж. Энэ бүх тал дээр байж байгаа байхгүй. Тэр юун дээр тэр контент хийж байгаа тэр нөхдүүдийг ингээ харахад нэвтрүүлэг хийж байгаа нөхдүүдийг харахад бүгдээрээ л бас ингээд гар утас асаагаад янз янзын яриа сууж идэг тийм л усуд байгаа байхгүй юу. Бүгдээрээ л энэ сошиал дээр энэ инстаграм дээр идэвхтэй байж идэг. Бас л эготой олны дунд бас өөрсдөө илүүгээ бодчихсон тийм нөхдүүд байгаа байхгүй юу. Тэгх тусмаа уул нь ухамсартай байж нийгэм зөв хандлагыг зөв зүйлийг уриалан дуудаж өөрсдөө одоо үлгэрлэж энэ олон хүүхдүүдийг олон хүмүүст үлгэр жишээ болмоор байгаа. Даган дураж байгаа усуд маш олон байгаа штэ. Энд чинь ухамсаргүй дагаж байгаа, сонирхож байгаа асар олон хүүхдүүд байгаа. Ухамсар нь төлөвшөөгөө байгаа. Энэ бэлгийн мүлжлэг гэдэг зүйл маш хүн сэдв шүү. Маш хүн сэдв. Энэ хуулийн дээрч тэр зөвхөн Монгол улсын хууль байтугай дэлхийн хүн төрөлхтний энэ хамгийн их үзэн яддаг ялангуяа өсвөр насны бага насны хүүхдүүдээр энэ бэлгийн мүлжлэгийн асуудал дээр маш эмзэг ханддаг, маш хатуу хуультай байдаг ийм зүйл шүү. Одоо өн ч юм уу худлаа ч юм уу манайх тэр бас манай Монголын бас хуучин экс ерөнхийлөгч мөрөгдөлч экс ерөнхийлөгч нар элбэгдэрж Баттулга эдэргээд энэ нөхдүүд ч гэсэн бас энэ Эвштейн гээд одоо энэ сүүлийн дэлхийд даяараа ингэж жигшин живүүцэж байгаа. Дэлхийд даяараа. Тэр Эвштейн гэдэг нөхрийн тэр улс хоорондын эдийн засгийн мүлжлэг хийж байгаа тэрэндээ гол нь биш юм. Эвштейний дэлхийд даяар хамгийн гол үзий ядаад байгаа тэр зүйл бол ерөнхийдөө өсвөр насны охтуудыг аваачиж бэлгийн мүлжлэг хийх, хүн худалдаалах, барьцаалах, хүчирхийлэх, айлган сүрдүүлэх тэр зүйл дээр дэлхийд даяараа ингэж үзий ядаж маш олон материал асар олон нэр холбогдчдыг гаргаж ирж байгаа. Юусе ганцхан үзий ядж байгаа шалтгаан бол энэ охтуудтай холбоотой асуудал. Тэр эдийн засгийн тэр улс орны улс гүрнүүдийн тэр албан тушаалтнуудын хоорондын
тэр 8 арилжааны тухай нэг дурдахгүй байгаа. Хамгийн гол юм бол энэ бэлгийн мүлжлэг. Бэлгийн мүлжлэгийн тухайд ярьж байгаа. Энийг үзэн ядаад байхад, энийг ингээд дахин сошиал дээгүүрч тэр телевизээрч тэр гадаад мэдээлэлч тэр мөнхийн яриад байхад яагаад энэ залуучууд ийм сэдвэр ярих болов? Мэдсээр байж чи мэдж байгаа шүү дээ бүгдээ. Би өөрөө 2 охинтой хүн шүү дээ. Би 2 охинтой 2 хүүтэй. Тэг хамгийн заваа нь хамгийн зөв хөрмээр нь юу вэ гэхээр өнчин охтуудаар өдр гэж. Өнчин 5 охин гэдэг бүр тоо заагаад байгаа. Эдгээр урд нь хийжсэн үйлдэлүүдээ ярьж байгаа юм шиг байгаа байхгүй юу? Эн чинь яагаад 4 байж 3 байж болдгоо яагаад 5 гэж байгаа юм? Энийг одоо энэ цагдаа сэргийлхийн энийг анхаарна үз. Зүгээр ингээ орчихгүй үз. Энийг шалах хэрэгтэй шүү дээ. Яагаад тоомон хөдлийн тодорхой байгаа юм? Тэгээд тэр Монгол гэр мэрт идэргээд яагаад байшин ч юм уу өөр газар байж болоогүй. Энд тэр чинь бүгд яг хийсэн үйлдэлүүдээ яриад байгаа юм шүү. Надад бол тэгж ойлгогдож байна. Би бол одоо юу гэдгийг цагдаа цэргийн энэ байгууллагт ажиллаж үзээгүй, мэдэхгүй, миний төгссөн сургууль шал өөр. Би бол урлагийн чиглэлээр, зургийн чиглэлээр төгссөн зураач хүн. Гэхдээ зүгээр жирийн иргэн намайг ингээ харж байгаад энэ бол зүгээр гэмт хэргийн процессыг ярьж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй. Монгол гэрт өнчин 5 охиныг идэргэж насан туршидын кинон тоглож өндөр ашиг олох боломжтой байдаг гэж. Энэ одоо юу яриад байна? Тэгээд тэр нөхдүүд одоо тийм айхтар хүн зархаар хэмжээний ядуурчсан адингаа алдсан энэ нийгмээс гадуурхагдсан хүчирхийлэгч алдлага таллагаар шорон гяндан суучихсан тэр эрдэстив гэмт хэрэгтнүүд үү? Бүр амьдрах арга нь хүчирхийлэл алдлага таллага сүрдүүлэх дээр нь тонуулаар мэрэгчсэн тийм усууд уу? Тэд нар чинь нөгөө нэг энэ Монголын нөгөө нэг урдаа барьдаг жүжигчин уянгалж идэг, дуулж идэг, эсэн зүйлийн юм зарж үрж идэг, амьдрал нь боломжийн алдар нэртэй, ар гэртэй, үр хүүхэдтэй тийм усуд байгаа шүү дээ. Тэг яагаад ингэж ярих болов? Айгуу сонирн байгаа байхгүй. Жогон учиртай баймаар байна. Би ер нь янз янзын нэг юм хулгай зэлгээ ч юм уу энэ тентгийн гэр бүлийн хүчрхийл ч юм уу аливаа нэгэн Острийн хөөхний иргэний янз янзын ярьдгүү шүү дээ манайхан мэдж байгаа. Тэгвэл ер нь энэ дээр бол би ингээд зүгээр ингээд чимээг өнгөрч чадахгүй. Дахин хэлье. Энэ хүнийг ямар нэгэн байдлаар нийгмийн байдал аж амьдралаар нь гадуурхах юм дээр бол ёстой үндэл чимээгөө сууж чадахгүй. Өнчин хүн биш юм уу? Өнчин хүн гэдэг яадгийг үйлдвэрлэждэг юм уу? Өнчин хүн чинь ихээс төрсэн байгаа. Цаадад нь эцэг нь байгаа. Энэ чинь хүнээс төрдөг хүн шүү дээ. Өнчин байна гэдэг бол тэгэж яаж ч болдог энэ асуудал. Өнчөөнийг яаж болдгоо. Иймэрхүү ингээд гадуурхалт эн чинь бол аимшигтай гадуурхалт байгаа байхгүй юу? Би энэ нөхдүүдийг бол өөрсдөө үйлдсэн хэрэгээ ярьчлаа гэж ойлгосон. Ерөөсөө өөрсдөө үйлдсэн хэргийг л ярьчих та. Таван охиноор идэргэж бүр тоомоогийн заачихсан. Монгол гэрт мэрт идэргээд. Хамгийн ашигтай бизнес ч их шиг. Гэхдээ хүн шунж олно.
Тэгтээ ч арайч нэг хүний нэг эмзэг байдал амьдралын хэцүү нөхцөлийг дадандуулж мөнгө олно гэдэг бол энэ хэцүү зүйл шүү. Амьдралын хэцүү нөхцөлийг хүний тэр амжиргааны тэр эмзэг байдлыг тэр харж хандах хөнгөө тэр сул доройг даландуулж ашиг олно гэдэг, тэр ашиг олохоо ярина гэдэг, тэрийг олон нийтэд зарлана гэдэг. Энэ Монголын мянган аригчид хүртэл октоудаар порно кино хийгээд архины мөнгө олъё гэж ярьдаггүй байх шүү. Арх усан ч мөрөөрөөд нэг архиа угаад зодоо нүднээ хийгээд явдаг байх. Адгийн аригчнаас долоон дор ийм сэтгээ сууж ийн гэдэг. Яа тавигдлогонд нь ийм юм орж байна. Адгийн аригчнаас долоон дор ийм сэтгэж штеп. Хүнээр мөнгө олно гэж байж идэг. Гэхдээ хулгай молгайгаа хийдэг юм байгаа юм тест. Хулгай дэрмээ хийгээд тэр шор орондоо сууд юм байгаас хүн зарж хүнийг аргагүй нөхцөлд оруулж, айлган сүрдүүлж, хүчирхийлж, тэгээ тэрийгэ бизнес мэтэр ярьж, тэгээ хамгийн гол нь сонголт нь үнчин байна идэргэж. Тэр чинь эцэг ихтэй байж болохгүй, харж хандах, хамгаалах хүнтэй байж болохгүй байна шүү дээ. Үнчин байх ёстой. Бүрийг тавьж байгаа шаардлага мардлага хүртэл тийм. Чи амар уу аа? Чи юу яриад байгаа юм? Инээш хөхрөлдөөд. Гэхдээ тийм дотор яриад тэр 7-8 хүн дотор 90 саруул ухаантай хүн байхгүй юм. Гонч жоохон хүний чанартай хүний үнэртэй хүн суудсан бол юу яриад байгаа юм бөө хөөш идэргээд босоод ирэн штэ юм чинь. Та нар ч одоо юу яриад байгаа юм бэ гэж. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу гэж. Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байна уу юу? Тэрийг тагдаага тэр чинь одоо нэг бас нэг 100 гаруй мянга 130 мянга ч гэдэг дагагчтай. Тийм нэвтрүүлэг байлаа шүү дээ. Гэхдээ Монголын бозор одоо хизээд дууссан бол энэ ер нь 90 саруул ухаантай хүн байдаг юм. Би өглөөхөн бас ярьж ирсэн шүү дээ. Энд ч одоо энэ Монгол чи 90 саруул ухаантай байдаг юм уу? Бид нар ч одоо ярих юм олдохоо байцсан юм уу? Аа? Бид нар одоо ийм хүчирхийлэл, хүний наймаа, бэлгийн мүжлэг, гин чи бэлгийн мүжлэг шүү дээ. Хүний биеийг хүчээр заруулна гэдэг бол бэлгийн мүжлэг шүү дээ. Гэхдээ одоо ийм юмар зугац суудаг болсон уу? Бид нар одоо өөр одоо энэ яс суртахууны талаас хүний ухаарал мэдлэг хөгжлийн талаас ярих юм байхгүй юу? Тэр залуучууд одоо ийм ярьдаггүй юм уу? Дандаа залуу усуд байдаг шүү дээ. Эдгээр одоо ингэж хүчин борноо өнчи өрөөсөн насан туршгүй октын бэлгийн мүжлэгийг яриа сууждаг юм уу? Энэ баарн тий дунд нэг тэр нэг хүүхэн тэр чинь бас кино мэн тоглолтын хүүхэн байл шүү дээ. Эмэгтэй хүн байж ч одоо тэр чинь өөрөө ганцаараа өсчих босоод ирэх ёстой шүү дээ. Уг нь бол ёс нь бол та нар болцгоо юу яриад байгаа юм гэж ангатлаа энийгээд алгаад шээ суучих оронд. Гэхдээ би эмэгтэй хүн. Тэр чинь өөрөө хоёр охинтой гэсэн шүү дээ. Хоёр охинтой эмэгтэй хүн байж иж өнчөө охтуудын биеийг үнэлүүлнэ. Тэргүүрээр кино хийн, тэргүүрээр ашиг олно идэргээд ингээ яриа сууж яхад нь дунд нь ороод ингээд энэ бол арай л шүү. Энэ монголчууд яацсан орё. MC Азуул мэдрэлийн судас ах нь 2 дахь өдөр ажилдаа орно. Гүрш 3 дахь өдөр.
97 хоногийн 3 дахь өдөр ажилдаа орно 22-нд. 22-наас ажилдаа эхэлнэ. Тэгэхээр ирээд үзүүлээрэй. Одоо Монголын аль бие усны ажил чинь яаж штэ 20-оос эхэлж байна. Би 1-2 дахь өдөр амардаг байхгүй. Цагийн хуваарийнхаа дагуу. Тэгээ 3 дахь 4 дахьоос ажиллана. 3 дахьд ажиллаа, 4 дахьд ажиллаад, тэгээ хагасаа бүтсэнд ажиллаа, 7 хоногийн 4 өдөр ажилладаг. Тэгээ хурж ирээ үзүүлээрэй. Энэ насан туршидтын хоорондын харилцаа хандлагын тухай би энэ тэгээ унтсан эвцсний тухай асуудал бол би тоохгүй. Би бол тийм юм тоохгүй. Гэхдээ энэ хүмүүс чинь бие хамгаалах чадвартай, юу хийж байгаа үйлдэлээ мэддэг, ард нь хариуцлага хүлээдэг ийм усуудын хоорондох асуудлыг бол би тоохгүй. Энэ амьдрал дээр байдаг зүйл. Эрэгтэй эмэгтэй улсууд хоорондоо уулздаг, учирдаг, унтдаг, хэвддэг, салдаг, хагцдаг, хэрэлдэг, хайрладаг энэ чинь амьдрал дээр байдаг асуудал. А зүгээр хүний бэлгийн мүлжлэгд хүчирхийлж тэрүүгээр ашиг олно гэдэг бол энэ бол утгагүй асуудал шүү. Энэ бол хүнд гэмт хэрэг шүү. Би энийг л ярих гэсэн. Энэ ч гэсэн манайхын зүгээр ингээд өнгөрөж болохгүй шүү. Зүгээр ингээд Монголын зүгээр энэ болж яадаг мянган ховж ив шиг зүгээр ингээд хараад ингээд өнгөрч болохгүй. Энэ дээр шеэрлэж, энэ дээр өөрсдөө үзэл бодлыг илэрхийлж, өөр хүүхдтэй хүн болго энэ дээр жигсэж зэвүүцэж, ахиж ийм явдал Монгол гарч ирэхгүй ийм зүйлийн тухай ярьж болдгоо маа гэдгийг олон хүмүүст ой тойнд нь мэдрэлд нь суухаар хэмжээний ингэж явах хэрэгтэй. Энэ Монгол орондоо ёстой одоо та нар нэг хоёр оронд хэрэггүй нэг ширээ тэрсэн ховж ив шээрлэж яваад юм бэл ийм зүйлийг шээрлэж иймэрхүү зүйлийг ахиж Монголд гаргаж ирж яаж болохгүй энэ зүйлийг хийвэл ард түмнэрээ жигшиж зэвүүцдэг юм байна. Монголчууд ер нь хүүхдүүдэд хайрладаг юмэр гэдгийг харуулах хэрэгтэй. Тэр эцэг ихтэй байна уу үгүй байна хамаа авахгүйгээр Монголын ард түмэн өөрсдийнхөө үр хүүхдүүдийг хайрладаг юмэр гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ чи харж хандах хөнгүү болох төр энэ хинч хамаагүй дурын нөхөр авч ашиглаж болно гэдэг ийм ухамсарыг энэ нийгэм төлөвшүүлж болохгүй. Одоо ингээд октод нэг үнчин байж байгаа л үгүй энэ чинь хүний эцэг их чи янз янзаар өвчин зовлонгоор янз ославаар энэ хүний амьдрал шин дууссан шүү дээ янз янзаар. Тэгж яагаад тэр октод ч юм уу охид хүүхнүүд үнчин байж ивэл яаж болно гэсэн ийм ойлголтыг нийгэм даяар ингэж суулгаж ерөөсө болохгүй шүү. Энэ чинь бас энэ ард түмэн ард нь байдгийг, энэ хуйлд нь байдгийг, энэ Монгол орны энэ нийгэм энийг хүлээж авдаг юмаа гэдгийг энэ бузар улгаачуудад ойлгуулах хэрэгтэй. Дээрээс нь энэ Монголын бас олон энэ гар утасны ард нуугдж байгаа олон гаж домтонгууд байж байгаа. Олон гаж домтонгууд байж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл хийдэг, эхнэр хүүхдээ зоддог, хүүхдүүдийг хүчирхийлдэг. Одоо энэ 14-5 настай энэ охтуудын жирэмслэлт, энэ аборт энэ асуудлууд Монголд их тулгамдсан асуудал шүү. Энд дээр нийгэм даяараа энэ чинь энэ жигсэн зэвүүцэж хариуцлага нэхэж ял асууж ингэж давлгаалах ёстой юм. Одоо ингэж жил болгон бидний статистик тав хараа сууж идэг. Зүгээр одоо ингэж 12-аас 15 насны 2000 охин абортонд оржээ. 5000 охин абортонд оржээ. Энэ жил эдэргээ бид нар зүгээр ингэж нэг юм статистик тав хараад өнгөрдөг. Энэний чинь цаана одоо яг энэ мэтийн юм хүчирхийлэгч нар энэ мэтийн хүүхдийн охтуудын энэ уучраа мэдгүй харж хамгаалах хөнгүү энэ охтуудаар мөнгө олох гээд ашиг олох гээд ингэ сууж идэг ийм сэдэлтэй ийм бодолтой эдгээр цайны энэ залуучууд өөрсдөө бодлыг ярьж чинь штэ. Юусе эдгээр одоо энэ Монгол яаж мөнгө олох гэдэг бүх юмыг хайж идэг юм ба штэ. Энэ чинь артад аригталд хар тамхиталд энэ мансуурах энэ бүх юм тэргүүч чинь бүгдээр байж байгаа штэ. Одоо тэр эвштэй эдгээр чинь тэр үйл хэрэгүүч чинь бол бүгдээрээ энэ мансуурах, согтоох энэ бүх юмтай холбоотой байгаа штэ. Одоо тэр Монголоос авьдсан тэр охтуудыг чинь мансууруулж байгаа, согтоож байгаа, хар тамхиар сэтгсэд нөлөөлж байгаа тэгжээ дараа тэр хүчирхийлэл үлддэг гэсэн мэдээ энэ дэлхийд даяар засагдаад байна шүү дээ.
Монголч яг ийм байгаа шүү дээ. 90 сарууд октод бол чи орилоо чарлаад хашчаад гоохчаад эсэргүүц үзүүлээ боо юм болно үстэй юм чинь. За тгий гэдэг тийм үү? Жохон бачир октод байдаг юм уу? Байх юм уу? Энэ одоо нэг шалгах хэрэгтэй шүү дээ энэ чинь. Энэ хүмүүсийн ард юу вэ нүү? Эдгээр нь яагаад байна уу гэдгийг. Тэрээс тэр 20 наснаас дээш тэр өөрийгөө хамгаалах чадвартай болсон, бие хаан гүйцсэн, ухаан санаа төлөвшөж байгаа. Хинтээ уулзахгүй, хинтээ уулзахгүй. Тэр болгоно мэддэг хүмүүсийн хооронд харилцаа бол надад үндэ сонирн биш вэ. Тиймэрхүү юмны ховж ивэнд би орохчихгүй. Насан турш хүмүүсийн хоорондын харилцаа хандлага эдгээр бол амьдрал дээр зүгээр байж идэл зүйл. Хүмүүс уулддаг, учирдаг, цаашдаа үргэлжлүүлээд амьдрдаг, эсвэл салдаг, ахин сонголтууд хийдэг. Энд чинь дандаа хүн хувь хүний өөрсдийн сонголтууд байж байгаа. Насан турш хүмүүс бол хинтээ яах вэ гэдгийг сонгож идэг. Сонголттой байж байгаа. Насан туршаагүй хүүхдийн биеийг өндүүлнэ гэдэг бол энэ бол хүчирхийлэл. Энэ бол маш хүнд гэмт хэрэг. Энэ хооштой үр дагаврыг тооцоолохгүй байж байгаа. Энэ бие сэтгцэнд нь учирж байгаа энэ гэмтлээ ойлгохгүй байж байгаа. Ийм жаахан охтуудаар тэгээ дээрэс нь өнчин өрөөсөн гэдэг энэ нийгмийн эмзэг байдлыг дадандуулж ашиг олох гэж байгаа. Энэ зүйлүүд дээр бол монголчууд зүгээр байж болохгүй шүү. Би бол тэгж хэлмээр байна. Та бүхний ч гэсэн одоо иймэрхүү зүйлийг сайн уриалж өөрсдөө дургуй зүйцлийг өөрсдөө үзэл бодыг илэрхийлээсэй гэж би та бүхнээс хүсмээр байна.